Сайн байцгаана уу хүмүүс үзэгчтэй. Хүүб сошиал нэвтрүүлгийн маань цоошин дугаар хүрэхэд бэлэн болоод байна. Бид уламжлалынхаа дагуу NBA тоглогчдын Twitter-тэй бичсэн онцлог зэрэгээ Facebook, Instagram-д оруулсан онцлог зураг болон бичлэгнүүдийг төөрлөн хөрөхээр бэлдлээ. Нэвтрүүлэг маань онцлог зэрэгээ болонгаар эхэлж байна. Бидний хамгийн ихэнд хүрэхээр бэлтгэсэн жиргээ бол Oklahoma City Thunder багийн товтлогч Kevin Durant-ийн жиргээ. Kevin Durant 2014 оны бүх хотын тоглолтын баруун бүсийн гарааны тоглогчоор сонгогдсон оролцсон ба энэ нь түүний оролцож буй 5 дахь бүх хотын тоглолтод байсан юм а. 14 оны бүх хотын тоглолт дууссаны дараахан Kevin Durant өөрийн Twitter-тэй үнэхээр гайхалтай дурсамж болон үлдлээ. Энэ бүхний нэг хэсэг байсандаа баяртай байна. Бүх хотын тоглолтын мөн цэнтэй тоглогчоор шалгарсан Kyrie Irving-д баяр хүргэе хэмээн жиргсэн байна. KD 2012 онд Орландо хотод зохион байгуулагдсан бүх хотын тоглолтын мөн цэнтэй тоглогчоор мөн шалгарч байсан билээ. Мөн 2013 оны драфтын 11 дахь сонголтоор Philadelphia 76ers багт очиж байсан рүүки тоглогч Michael Carter Williams өөрийн Twitter хуудасаар дамжуулан бүх хотын тоглолтын MVP Kyrie Irving-д баяр хүргэсэн байна. Michael Carter Williams-ийн хувьд өнгөрсөн 1-р сард 16.5 оноо 5.2 самраас бөмбөг авалт 5.2 оновчтой дамжуулалт дундчлан зүүн бүсийн шилдэг шин тоглогчоор нэрлэгдсэн юм. Мөн Cleveland Cavaliers багийн залуу тоглогчд болох Dion Waiters, Tristan Thompson нар өөрийн Twitter хуудасуудаар дамжуулан багийн анд Kyrie Irving-д бүх хотын тоглолтын MVP болсонд нь баяр хүргэжээ. Залуу бүрэлдэхүүнтэй Cleveland Cavaliers багийн хувьд энэ үйлрэлт 20 хожил 33 хожигдолтойгоор зүүн бүсийн 11-р байранд бичигдэж байгаа юм. 2014 оны бүх хотын тоглолтод баруун болон зүүн бүсийн хоёр баг нийлээд 318 оноо авсан нь бас нэгэн шин түүхэн амжилт болон үлдсэн. 48 минутанд 318 оноо авна гэдэг тус хоёр багийн хамгаалалт ямархан хэмжээндээс нэг бүрэн илэрхийлж байна. Үүнтэй холбогдуулан бид Destination жиргээг энэ удаагийн дугаарынхаа онцлог жиргээгээр нэрлэж байна. Тэрээр бүх хотын тоглолтын үеэр энэ удаагийн бүх хотын тоглолтод ямар ч хамгаалалт алгаа, жоохон хамгаалалт хэрэгтэй байж таа хэмээн жиргэжээ. Нэвтрүүлэг маань онцлог фото болонгаар үргэлжилж байна. Бидний хамгийн ихэнд хүрэхээр бэлтгэсэн зураг бол Los Angeles Clippers багийн холбоон тоглогч Chris Paul-ын зураг. Тэрээр 2014 оны бүх хотын тоглолтын их завсарлагын үеэр хувц солих өрөөнд өөрийн хүү болон багийн анд Blake Griffin нартай хамт авахулсан зураг өөрийн Instagram хуудасаа оруулсан байна. Chris Paul 2013 онд болсон бүх хотын тоглолтод 20 оноо 15 оноочтой дамжуулалт гүйцэтгэн тус тоглолтын мөн цэнтэй тоглогчоор шалгарч байсан билээ. Бидний бэлтгэсэн дараагийн зураг бол Indiana Pacers багийн төвийн тоглогч Roy Hibbert-ийн зураг. Roy Hibbert-ийн хувьд 2014 оны бүх хотын тоглолтын зүүн бүсийн сэлгээний тоглогчоор сонгогдсон оролцсон ба мөн 2012 онд бүх хотын тоглолтод оролцож байсан юм. Тэрээр 14 оны бүх хотын тоглолтын үеэр бүх хотод тоглогчд болох Chris Bosh, Kyrie Irving, Joakim Noah, хөтлөгч Greg Sager, рэпер Drake нартай хамт авахулсан зураг Instagram-да оруулсан байна. Зургийнхаа тайлбарт надтай хамт зураг авахулсан бүх хүнд баярлалаа хэмээн бичжээ. 2012-оос 2013 оны үеэрэлд Los Angeles Lakers багт хүчин зүтгэл байсан Dwight Howard Instagram-да нэгэн зураг оруулсан нь Lakers багийн тэр дундаа Kobe Bryant-ийн фэнүүдийн дургууг ихэд хүргэжээ. Orlando Magic багт тоглож байхдаа Kobe Bryant-ийн дээрээс тохиж буй энэхүү зурагтаа Dwight Howard эргэн дурсахад та нар Derek Fisher, Pau Gasol нарын царайг харалтаа хэмээн тайлбар өгчээ.
нэвтрүүлэг маань Serge Ibaka-гийн зургаар үргэлжлэн хүрж байна. Serge Ibaka-гийн хувьд Конго улсад төрж өссөн хэдий ч 2011 онд Испани улсын иргэншилтэй болон олон улсын тэмцээнүүдэд Испани улсыг төлөөлөн оролцох болсон билээ. Тэгвэл өнгөрсөн 7 хоногт Ibaka мөн Испани улсын шилдэг легионеруудын нэг болох Pau Gasolтай хамт ахуулсан зураг Twitter-тэй оруулсан байна. Тэрээр зургийнхаа тайлбарт том ахтайгаа зөв сайхан зоог барьлаа хэмээн бичжээ. Өнгөрсөн 7 хоногт болсон бас нэгэн онцлог үйл явдал бол бүх одын тоглолтоос гадна Гэгэ хайрын баяр буюу Валентины баяр байсан. Тус Валентины баяраар Лос Анжелес Lakers багийн хамгаалагч Kobe Bryant өөрийн Instagram хуудаснаа эхнэрийнхээ зургийг оруулан Валентины мэндчилгээ дэвшүүлжээ. Kobe Bryant-ийн хувьд бэртлийн холмоос 12 дугаар сарын 17-наас хойш талбай дээр огтонч гараагүй байгаа юм а. Miami Heat багийн товтлогч LeBron James өөрийн Instagram-да Dwayne Wade болон Carmelo Anthony нартай хамт ахуулсан зураг оруулжээ. Тэрээр зургийнхаа тайлбарт 10 жилийн өмнө NBA цуг хөл тавьж байсан найзуудтайгаа хамт одоо ингээд бүх одын тоглолтод цуг орж байгаадаа баяртай байна. Бас тэднэрээ бахархаж байна хэмээн тайлбар бичсэн байна. 7 удаагийн бүх одод 2 удаагийн онооны авраг NBA-ийн шилдэг тоглогчдын нэг асан Tracy McGrady-гийн зургийг бид энэ удаагийн дугаарынхаа онцлог зургаар нэрлэж байна. 2014 оны цагирган дээрээс давтлах үзүүлбэрийн тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, Washington Wizards багийн холбоон тоглогч John Wall тус тэмцээнд төрүүлсэн. Гэсэн ч олон хүн тийм ч өрсөлдөөнтэй тэмцээн болж чадаагүй гэж шүүмжилж байгаа. Тимак Манч тэдэнтэй санал нэгдэн тэд үүнийгээ Slam Dunk-ийн тэмцээн гээд байгаа юм багтаа гэсэн хошин тайлбартай зургаар жирэгжээ. Hoop Social нэвтрүүлгийн маань хамгийн сүүлчийн болон болох онцлог видео болон маань Lakers багийн холбоон тоглогч Kendall Marshall-ийн бичлэгээр эхэлж байна. Бидний сайн мэдих Vine хэмээх хөгжилтэй бичлэгийн сайтад түүний байршуулсан бичлэгийг хамтдаа сонирхцгоё. Lob City-гийн өндөр залуус болох Blake Griffin, DeAndre Jordan-аар тоглолтын дараа хэвлэлийн баг хурлын үеэр хэрхэн дүрсгүүлсэнийг дараах бичлэгнээс сонирхно. Backup plan working. Honestly, all my teammates just tell me to be aggressive. Houston Rockets багийн холбоон тоглогч As TV-ийн сагсан бөмбөгийн томоохон төлөөллүүдийн нэг болох Jeremy Lin талбайн гадна хэрхэн бэлтгэл хийдгээ харуулсан нэгэн бичлэгийг өөрийн Instagram хуудасаар оруулжээ. Тэрхүү бичлэгийг хамтдаа сонирхцгоё. Лигийн хамгийн үлгэр жишээ тоглогчдын нэг бол мэдээж Dwayne Wade. Dwayne Wade бүх одын тоглолтын үеэрч хүмүүлийн үест хэрхэн идэвхтэй оролцож байгааг харуулсан нэгэн бичлэгийг өөрийн Instagram хуудасаар оруулжээ. Getting that power from reading and stimulating your mind is the key. NBA-ийн албан ёсны Instagram хуудсанд оруулсан Dwight Howard-ийн нэгэн хөгжилтэй бичлэгийг бид энэхүү дугаарынхаа онцлог видеогоор нэрлэж байна. NBA-ийн бүх одын тоглолтод оролцож буй тоглогчдын хөрмөн дээр үзүүлсэн амжилтыг нийлхэх тэмдгүүдийг байршуулдаг. Dwight Howard өөрийнхөө хөрмөн дээрх олон тэмдгүүдийг нэг нэгээр нь тайлбарсныхаа дараа багийн анд James Harden-ийн хөрмөн дээр ердөө ганц тэмдэг байгааг зан шогулжээ. My W was full of patches. I had 8 All-Star games, slam dunk champ, 3 defensive player of the years, and then I got them for rebounding.
He only got this. Сагсан бөмбөгийн талбайн гаднах сонин хашныг сонирхолтой байдлаар бэлтгэн хүргэдэг Hoop Social нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.